Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Авьяас нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Дундгов аймгаас бэлтгэн хүргэж байна. Дундгов аймгийг үзэгч та бүхэн дуу хуурын үлгийн нутаг гэдгээр нь андахгүй бизээ. Тиймээс энэ сайхан нутгаас төрөн гарсан уртын сайхан дуучид, нэрт зохиолчид, хөгжмийн зохиолчдын залгамж халаа болсон хойч үеийн авьяаслаг хүүхэд залуучуудтай та бүхнийг уулзалъя. Монгол улсын төв хэсэг буюу говь хэрийн бүсийн заагт орших Дундгов аймаг руу авьяас нэвтрүүлгийн уран бүтээлчид бид боловсрол шинжлэх ухааны яамны боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн хамтаар зорилоо. Авьяасны үлгийг игдэх энэ л нутгаас ардын жүжигчин агсан Нор Банзад, ардын жүжигчин Хайдав, Нэргүй гихчлэн 120 гаруй гавьяад төрөн гарсан юм. Аймгийнхаа төдийгүй Монголын нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж байсан эдгээр алдартнуудын түүчээ болохоор хүсэж тэмүүлж буй Дундговын хүүхдүүдэд авьяас хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлах манай нэвтрүүлэгтээ үзэгч та хамт байгаарай. Нийслэл Улаанбаатар хотоос 280 км зайтай аймгийн төв болох Мандалгав хотын Эрдмийн өргөнд уртын сайхан дуучин Унган 3 гавьяатын нэг адил бишийн Дүнжмаа багш уртын дууны хичээл заадаг. Тэрээр үг аялгауны төгс хослол ухаарлал уянгийн гайхамшиг болсон уртын дууг хүүхэд багчуудаа зааж өвлүүлэхээр ажиллаж байгаа юм. За манай хүүхдүүд энэ эгч нарынхаа дуулж байгааг их сонсоод дуулаарай заа юу. Одоо та нар бол сайн сураагүй байгаа шүү дээ тасглаа тийм ээ. За нэг дээр биш явъя. За. Театрынхаа хажууд эхлээд би дугуйлан ажиллуулж байсан. Тэр үед чи нөгөө уртын дуугийн чин залуучууд хүүхдүүд бас нэг сонирхохгүй. Тэгэл би араас нь л одоо ингээл яваад энэ ил хөөрхөн дуулахаар хөвгтөн гээл дуудаж авцраал дагаал одоо чи ирээч наашин маш интергээл тийм дугуйлан ажиллуулж байсан. За болж байна. За баяр цэцэг минь хөө наашаа хараад иртэ. Боржин хэрлэн ингээд дуулчих та тийм ээ. За хоолойны чинь цохилго араа хэтэрхий бас ингээ бүнжигнүүлээд бай тийм ээ. Би чамд хэлсэн шүү дээ өнөө цөөхөн цохилго хийгээ тийм ээ. Жаахан бүнжигнэх гэдэг. Тэгээд амьсгаагаа сайн. Чи амьсгааныхаа дасгалыг чамайг сайн хийж байгаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл хөөрхөн болж шүү дээ. Тийм. Уртын дуу бол зүгээр зохиолын дуу, ардын дуу интерес бол шал өөр л дөө. 2-3 жил явсны дараа арай нэг өдөө дээр нэг уртын дууны нэг цохилго мохилго нь ороод ирнэ. Бас өөр болж байгаа. Уртын дуу чи ер нь хэцүүдээ сурахад манай хүүхдүүд одоо мэдж байгаа 4-5 жил явсан хүүхдүүд л арай бас нэг дөртэй болоод ирнэ. Анхалаад ингээд сурч байгаа хүүхдүүд маань болохоор яг л ерөнхий зүгээр л нэг аяын сурах болохоос биш. Өнөө сайхан нуглаа цохилгон янз бүрийн юм бас сайн сурч болохгүй л аргагүй л балчиртаад байгаа юм. Ер нь сонирхоод зориод ирсэн хүүхдүүд байгаа. Одоо манай саяын баяр цэцэгчин бол Нямсрын гэдэг энэ эгч нь бас нэг гэрийн хоёр жоохон юм манай гэрт төтөр очоод дуу заалгая гэдэг байсан байхгүй. Хамар руу ганаа гэдэг ш тэгж бол ганхаа тийм ээ арай өөр гоо маа гэдэг хоёр чинь тийм ээ энийг анхааруул минь хөө болж байгаа шуранхайгаа одоо сайн хийж сурнаа за яа за шаратале цэцэгэ хүрэнтжээ нагаан
одоо саяын дуун дээр л ихэд тэр шуранхай нь одоо яаж орж ирж байна шүү дээ. Хүрэнтжээ нагаа гэдэг нэг цохилго нь одоо энэ хоолой төвөнхийн цохилго орж ирж байгаа байхгүй. Боржигн дуунд жишээ нь хамгийн юу н төвөнхийн цохилго их орж ирдэг. Боржигн дуунууд тийм ээ. Энэ шуранхай тийм ээ. Тарих амьсгаагаа яаж байгаад энэ тарих руугаа ингэж шуранхайг ингэж хийвэл гоё болно. Одоо би хүүхдүүдтэй хэлдэг байх. Энэ таг найруугын хэлээ ягаад ингэж тарих руу гаруулад ингэж шуранхайн тэгж гоё дуурна гэж иймэрхүү л ялгаатай. Тэгээ боржигн дуунд л ер нь хоолойны цохилго их орно. Төв халахын дуунд болохоор цээжний цохилго мөхлөө одоо эрэгтэй улсууд голцгоо цээжний цохилго юм. Эмэгтэйчүүд нь болохоор хоолой төвөнхийн одоо тийм цохилгууд л хийдэг юм да. Дүнжмаа гавьяат бага наснаасаа л дуу хуураар хөглөгдөж өссөн бөгөөд аав ах дүү нар нь цөм дуулж хөгжимддэг байсан гин. Түүний аав адил биш уртын дуу гой сайхан дуулдаг байсны дээр хүүхдүүдэд дуунд дуртай хөгжмийн боловсралтай болоход ихээхэн анхаарч төрөл бүрийн хөгжмийн зэмсэг авч өгдөг байжээ. Бага улчраасаа хөдөө мал маллаж өссөн Дүнжмаа охин 16 нас хүрсэн үеэсээ уртын дуу дуулах хүсэл давтагдсан гэдэг. Тэрээр ардын жүжигчин агс нь Нор Банзад уртын дуучин Цэнджавга нарын дуулдаг. Уртын дуунуудыг радиогоор шимтэн сонсч уртын дуучин Цэнджавын дуулсан Хэрлэн барья хэмээх сайхан дууг хэдхэн сонсоод л сурсан байна. Төдөлгүй аймаг сумдын бригадын хурал болж Дүнжмаа охин анх удаа Хэрлэн барьяг дуулахад аймгийн клубын эрхлэгч байсан ардын жүжигчин Дагирын цохой анхааралтай сонсож сууснаа түн дээр ирэн "Чихөө, уртын дуу дуулах хүүхэд байна шүү" гэж хэлсэн гэдэг. Энэ цагаас эхлэн Дүнжмаа сумынхаа уран сайханч болсноор уртын дуу дуулж баяр наадмын бүхэл хөтөлбөрт дуулдаг болжээ. Гэр бүлээрээ урлагаар явсан болохоор өдгөө түүний дүү дашвилжээ. Мөн нэргүй наран Дүнжмаа хичээхээ хамтаар Монгол улсын гавьяа жүжигчин болцоосон юм. Би уртын дуучин болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл уртын дууг сурах тусам их гоё байдаг. Анх нөгөө би нэг сайн дуулж чаддаггүй байсан л да. Багш маань өөрөө нөгөө гоё заадаг, гоё дуулдаг болохоор сурахад маш амархан байдаг. Уухагаа эхэлж сайн дуулж байвал тэгэл дараа нь уртын дуу дуулж чадна гэд би бүр сурахыг амар их хүсээд тэгэл их хичээсэн. Хөдөө талд төрсөн болохоор дандаа морин дил дээр дандаа дуулж явдаг. Тэгээ би дуучин болоод дунд говийн нэрийг өндөр төрөгч юм.
Гайхамшигт сайхан уртын дууг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорддог Гавьяат маань ардын дуу бүжгийн чуулгын уртын дууны багш, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, цогт сайхан Шуранхай хамтлагийн дуучин Үүрийн Туяа зэрэг олон шавнараараа бахархдаг тухайгаа ярьж байлаа. Гэхдээ тэр олон хүмүүсийг дуучин болгоход тэмч хялбар байсангүй гин. Учир нь уртын дуу дуулах авьяастай мөртлөө сонирхолгүй хүүхдүүд ч бас байдаг гэж. Ямар ч тач уртын дууны эрдмийг анхлан тэдэнд зааж байсан болохоор одоо бол манай хүүхдүүд намайг багшаал гэдэг юм хэмээн цааш хуучиллаа. Сүүлийн жилүүдэд Дунжмаа багшийн шавнаар урлагийн сургуульд жил алгасгалгүй олноор илсэн ордог болсон нь уйггүй их хөдөлмөрийнх нь үр дүн бизээ. 2010 онд соёл урлагийн их сургуулийн уртын дуу дуулаачийн ангид 6, 2011 онд 4, 2012 онд 2 хүүхэд орсон бол 2013 онд Шав Баяр цэцэг нь ардын урлагийн авьяастан хүүхдүүдийг тодруулах мөнгөн хараацай наадамд гран-при хүртэж мөн л соёл урлагийн их сургуулийн уртын дуу дуулаачийн ангид суралцах урилга авсан байгаа гин. Хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх зорилготой боловсрол шинжилгээ ухааны яамны авьяас хөтөлбөрөөр Дундгой аймагт амжилттай хэрэгжиж байна. Тэнгэрийн тамга гэж нэг хүүхдийн театрын байгууллагатай боловсрол соёлын газрууд, аймгийн төвийн болон аймгийн аслагдсан сумын сургуулиуд маш сайн ажилладаг юм байна. Энэ Тэнгэрийн тамга театр дээр болохоор зэрэг их олон төрлийн дугуйлангууд явуулдаг юм байна. Дууны, драмын, урлагийн, шатрын, зургийн гэх мэт олон төрлийн тооны дугуйлангууд явуулдаг юм байна. Тэгээд энэ менежментийн хийсэн байдал нь бол Дундгой аймагт маш их тийм өндөр түвшинд харагдаж байгаа. Тэгээд аймгийн засаг дарга түүний тамгын газар нийгмийн хөгжлийн эзэнд боловсролын газартайгаа нэгдсэн төлөвлөгөө байгуулад манай сайтд энэ цус засаг даргын өөрийнх нь байгуулсан гэрээний хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн ингэж харагдаж байна. Тэгээд үндсэнд дүгнэлт хэлэхэд боловсрол шинжилгээ ухааны яамны авьяас хөтөлбөр Дундгой аймагт амжилттай хэрэгжиж байна. Үзэгчдээ Дундгой аймгийн хүүхдийн ордноос авьяас нэвтрүүлэг маань үргэлжиж байна. Тэгэхээр хүүхдийн авьяасыг нээх зорилготой төрөл бүрийн дугуйлан хүүхдийн ордонд хичээлдэг. Харин манай авьяас нэвтрүүлгийн 21 багшийн нэг болох Ууган Баяр багш маань энэ ордонд драмын хичээл орж байгаа. Ингээд хамтдаа бүгдээрээ драмын хичээлдээ танилцъя. Ууган Баяр багш маань аль хэдийн хичээлээ эхэлчихсэн байна. Харин одоо бүгдээрээ багшийнхаа хичээлд саад болохгүйгээр хичээлээ үйл явцыг хамтдаа сонирхцгаая. Амсгаалаа. Улсын хэмжээнд өрнөж буй авьяас хөтөлбөрт Дундгой аймагаас хамрагдан ажиллаж байгаа дараагийн багш бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ууган Баяр юм. Тэрээр аймгийнхаа 3 дугаар сургуулийн сурагчдад драмын урлагийн тухай зааж авьяасыг нээн илрүүлээд хэдийнэ эхэлжээ. Өшөө. Энэ жүжигчүүдэд маш онцлог авьяасыг сайн хэлдэг чинь. Өшөө оруулаа сайн хэлдэг. Өшөө хурдан. 3 тоо өшөө. Бүр 8 тоо болохоор яг л маш хурдтай байна шүү, тийм ээ? За бүгдээрээ явлаа. Драмын багш Ууган Баяр багын л бүжиглэх авьяастай хүүхэд байжээ. Хөл дээрээ зогсож буй Ямааны хатгамал зургийг дуурайж 2 хөлийнхөө хуруунд дээр гүйдэг байсан гин. Тэрээр хөгжин бүжгийн коллежийн бүжгийн ангид аймгаасаа 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхдийн хамтаар тэнцэн оржээ. 1989 онд аймгийнхаа соёлын ордонд бүжигчнэр ажилд орж байсан ч хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөн илүү ихийг сурахыг эрмэлзэж 1997 онд соёл урлагийн их сургууль драмын жүжигчин гэсэн хос мэргэжил эзэмссэн байна. Ийхүү Дундгой аймгийн Төв халахын дуулалт жүжигний театрт бүжигчин, бүжгийн багш, жүжигчнэр ажиллах болжээ. Авьяасаа хөгжүүлж амжилтанд хүрэхэд урам хамгийн чухал гэж боддог учраас өөрийнхөө авч чадаагүй шагналыг хүүхдүүдэд өгч тэдэнд урам хайрлахыг ихэд эрмэлздэг Ууган Баяр багш бяцхан мис, рэп, хип-хоп бүжгийн, шилтгэн шилтгүүд зэрэг тэмцээн уралдаануудыг гэр бүлийнхээ хүнтэй хамтран зохион байгуулдаг байсан нь Дундгой аймгийн хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхэд нэгэн чухал түлхэц болсон нь лавтай. Энэ мөрөөр авахгүй ш, яг гизээр авах шүү. За яа. За, дахиад явлаа. Өшөө өвчтэй явлаа. За, манай драмын дугууланд бол хүүхдүүд одоо 2009 оноос хойш анх Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр нэгдснээс хойш явж байгаа. Энэ дугууланд явж байгаа хүүхдүүдийг бол
Ер нь бид нар тийм одоо цензур тавьж тийм байх хэвээр ийм байх хэвээр гэж шалгалж авахгүй. Ягаад тэгэхээр энд орж ирээд сурах ёстой хүүхдүүд бол өөрснөө орж ирээд өсөн одоо дугуулантай явах хэвээр гэж би боддог. Бид одоо ингэж чөлөөтэй юм ярьж сурмаар байна. Уран уншлага уншмаар байна. Яруу найраг уншмаар байна. Бид энэ хошин шогийн шиг тогломоор байна. Бүр жүжиг тогломоор байна гэж хүүхдүүд айгүй тийм дэврүүн гоё ингэж хүслээр имэлцэлтэй орж ирдэг. Тэр бүгдийг бид бүхэн бол одоо хүлээж авч тэр дугуулангуудаа чөлөөтэй явуулдаг. Ер нь заавалчгүй драмын жүжигчин болох албагүй. Яг тэгэхээр өөрийнхөө авьяасыг нээх, өөрийнхөө чөлөөлөх тийм ээ. Энэ өөрийн гэсэн ертөнцийг нээхийн тулд хүүхдүүд маань их сонголттойгоор орж ирдэг л дээ. Зеуски гэсэн тийм үү? Гэж уруулаа дэл уруулаа ингэ товч өгнө шүү дээ. Яг тэгэхээр энэ уруулын булчиг сулах тасган шүү дээ. За бүгд явлаа. Уруулаа ингэ зөөлхөн нөөрлөг ингэ товшоод сайн байна. Шөө ингэж хороонохон өндөөр ингэ товччих. За доод уруулаа. Амсгаавлаа. За баярлалаа. За бүгдээрээ энэ үсэг тийм ээ. Айл болох тийм ээ. Хоолойныхоо тийм хагнаг дээш одоо хонхолж өгөх хэрэгтэй тийм үү? За бүгдээрээ дээшээ энэ зулаан хэсэгтээ энэ дөрвөлт өгөх хэрэгтэй. Нармааргаа оруулж. За бүгдээрээ ялаа. Өшөө дахиад за ингээд холоос явж байгаа тийм ээ. Одооны хүүхдүүдийн гол нь гэртээ байхдаа их эцгүүд мань яадгүй гэхээр чимээгүй, дуугүй. Ингээ энэ бүгдийг хордог учраас хүүхдүүд мань маш зөөлхөн гитэж явдаг тийм хүүхдүүд гардаг. Өнөөдөр гадаа гудамжинд тоглодог хүүхдүүд байхгүй болчих. Яагаад тэгэхээр гүү чарайгаад өөрийнхөө хоолойг задлаа тийм ээ. Чөлөөтэй байдаг гэсэн бол одооны хүүхдүүд бол ерөөсөө энэ одоо нөхцөл байдал, орчин цагийн нөхцөл байдлаас болж PC тоглоом тоглох тийм ээ. Тэгээ бие биентэйг ярих, өнөөдөр хоолойны хүчнээс ахгуулаад ер нь ярих тийм чадвар ч гэсэн айгүй тийм хэцүү болсон юм бэл ер нь дандаа тийм сул үг ихтэй. Энийг засахын тулд тэр хоолойны хүчний дасгал тийм ээ, хоолойгоо зөв халаах тийм ээ. Тэр Севастикуудыг одоо хөдөлгөж тийм ээ, өшөө их чадваржуулах тийм ээ, үг дигц одоо тэр ярианы чадварыг суулгахын тулд энэ дандаа тийм тайзны ярианы дасгалыг эхлээд одоо сургаж эхэлж байгаа. Цаашдаа энэ хүүхдүүд маань уран уншлах, ёгт үлгэр өгүүлэг, нэгдүгээр биений, хоёрдугаар биений өгүүлэг тэгээд мөн этюд рүү орно. Цаашаа бүжигрүүгээ орох ийм тохиолдлууд байгаа. За салхиллаа. Салхилахаар яг гэхэд найгаж гэн тийм үү? Ишүсгий. Жүжигчин уу яах вэ гэхээр биеийн үйлдэл, сэтгүүн үйлдэл, үгийн үйлдэл гэсэн ийм гурван үйлдэлээс байдаг учраас та нар үг хэлхингээ үйлдэл хийх ёстой. За өшөө бүр салхилаа. Өнөөгийн нийгэмд ч бас их эцгүүд гэр бүлүүдэд гэр бүл төлөвлөлтөнд ерөөсөө хоёрхан хүүхэдтэй болчих. Эхнийх нь ууган хүүгээд бүр эрхлүүлжт юм байна. Эмээ өвөө тэгэл бүгд л эрхлүүлжтэй. Тэр хүүхдүүд маань бас хүмүүжил төлөвшлийн хувьд бол бие гэдэг сэтгэлгээгээ төршдөг. Дараа нь хоёр дахь хүүхэд нь гардаг. Отголсон гэдэг. Отгон хүүхэд. Одоо манайхан хүүхдүүд байна штэ их эцгүүд хамгийн их эмээ өвөөнөрт бол энд хэлмээр юм байна л да. Хүүхдүүдээ эрхлүүлэх гэж нөгөө хилэнж ажиллаад ээгөө минь хөө тэлээ минь гэлгээл ингэж ярьсаар байгаад хүүхдүүд яг тэрийг дагаад ээж аваа орчин гэр бүлийн одоо хөгжил гэж ярьдаг шүү дээ. Тэндээс ингээд хүүхдүүд маань аяндаа тийм хэлний бэрхшээлтэй болоод ирдэг. Махир михэр ивэртэ ихэр хөвгөр хурагны их хөвгөр хурагн их ихэр хураа. Өшөө дуусангүй. Яагаад энэ дасгалыг хийж өгнө гэхээр өштэй хүүхдүүдэд та нар энэ драмын жүжигчин гэдэг хүн байна тийм үү? Яах вэ гэхээр тайзан дээр гараад үг хэлэх, үгийн дигц гэж ярьдаг. Яагаад гэхээр хамгийн арын судалтай сууж байгаа хүнд дуу хоолойгоо хүргэхийн тулд хоолойны чадал байх хэрэгтэй. Энийний дасгал юм шүү. За юу? Эхлээд зөөлөн хэлэх. Өшөө чанга, өшөө бүр чанга тийм ээ? Үзүү, нуруу, ирүү, хайр
өөрийгөө билүү, өвчүү, өгдөг, өгдөг, бахаа, өлний, өсгий, нийлний, өмсөг. Одоо бүр юу яашаа? Айж ухын заяа. Хөөл, гар, хүзүү, толгой, нуруу, ирүү, хайр, дэлүү, өвчүү, өгдөг, өгдөг, бахаа, өлний, өсгий, нийлний, өмсөг. Ямар ч дасгал хийжсэн амныхаа хайрцгийг ингэж хөдөлгөж хийх ёстой шүү. Наач унсан бодос наач. Өшөө гэдэгрээ. Амны хайрцаг шүү. Унсан багас наач унсан боргос нуур унсан багас наач. Одоо энэ авиас хөтөлбөр тэ ном хөтөлбөрүүдээр явж байгааг үнэхээр би баярлж байгаа. Энэ маань зүгээр нэг хэсэг хугацаанд яваад битээ дуусаасаа ирлээ. Бүх төрөлжсөн тийм дугуулангууд маш үр бүтээлтэй яваасаа. Одоо гаднаас ирсэн солонгос хүүхдүүд гээд хөтөлбөрийн хүүхдүүд орж ирдэг л дээ. Тэд нар яадгүй гэхээр орж ирээд яадгүй гэхээр ямар ч хамаагүй тийм хөгжмийн жинсгээр шууд тоглодог. Үүр мэрэгжлийн хэмжээний юм шиг тоглодог. Тийм ээ? Тэгээ гүйж ярих юм байхгүй ч гэсэн ерөнхийдөө заавалжгүй нэг тийм хөгжмийн жинсэг эзэмссэн байдаг. Монгол хүүхд яагаад тэрийг эзэмшиж болдгүй юм бэ? Өнөөдөр дундгой дуугаар орон гэж байна тийм ээ? Уртын дуугаан дуулцдаг тийм ээ. За яг хуу бүр сайхан дуулдаг юм аа гэхэд бэсрэгийн уртын дуугаан дуулцдаг. Морин уурынхаа жононг татчихдаг. Ийм байгаасаа л гэж миний хувьд хүсэж байгаа юм л да. Төрийн албанд ажиллахыг хүсдэг. Тэгээд төрийн албанд болохоор хүмүүстэй харилцдаг болохоор тэднэртэй ойлголцохын тулд энэ дараамын дугууланд явдаг. Дараамын дугуулны явсаар өөрийгөө илэрхийлэх чадвар нь маш өндөр болж одоо нийгэмд оролцоо нь илүү идэвхтэй болдог. Хэл яриа болон тэгээд сэтгэхүй ой ухаанаа хөгжүүлэхийн тухай болж явдаг. Би одоо ингээд дараамын дугуулны хосоо өмнө тэгээд одоо хүнд өөрийгөө яг бүрэн илэрхийлж чаддаггүй тэгээд хүнтэй ярихдаа ичдэг сандардаг байсан. Одоо харин би тэнийг орхисон. Одоо би бусдад өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон. Багштай одоо даалгавар дээр шалгуулахдаа ер нь зөрөг үрдэггүй ч юм уу сандардын суурьс нөх багшаа хажууд очихоор хоолой гардаггүй байсан. Тэгээд дараамж явснараа болохоор би илэн далангойж одоо багштай даалгавраа шалгуулахдаа их зөрөг ордог болсон. Бидний нэг жүжиг тоглохгүй би тэгээд тэр үгийн жил гэж ихсэн авсан. Тэр л хамгийн их нийтээсэн да. Дараамын дугууланд анх явахад хамгийн ичгүүртэй нэг сони юм болохоор дасгалууд нээх гэсэн чинь багшаас ичиж юусэн юм хийж чадахгүйсэн. Одоо болохоор би хуур тоглож чадна, дуулж чадна, язгуур урлагаар сэгэрч чадна. Ганцхан эсгэрийн хуур тоглох гэлч мэлгүй зөвхөн тийм авиасаа хөгжүүлээд дараамд яваад үзээрэй хүүхдүүдээ л гэж. Хэрвээ суусан хяруу хэрээ ирээ хөлөөрөө суугаад хилээрээ долоохыг үзнэ үү? Гойсон чинь зөвшөөрч бай. За тэгвэл уурлаад бүгдээрээ. Хэрвээ суусан хяруу хэрээ ирээ хөлөөрөө суугаад хилээрээ долоохыг үзнэ үү? Хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх бол нэг хэрэг. Харин илэрсэн тэр авьяасыг нь тордож хөгжүүлэхэд орчин нөхцөл хамгийн чухал. Тийм ч учраас Ууганбаяр багш энэ орчныг бүрдүүлэхийн тулд хамт олонтойгоо ихэд хичээж шаргуу ажиллаж байгаа юм байна. Манай аймгийн боловсрол соёлын газраас улс таяар хэрэгжүүлж байгаа авьяас ном хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг 11 сараас хойш нийт сум сургуулиуд эцэг эхчүүд иргэдийн дунд зохион байгуулж байна. За бид бол морин хуур уртын дууг бол манай аймгийн гол одоо сурах ёстой, залуучуудад өвлүүлэх ёстой юм зүйл гэж үзэж морин хуур уртын дууны хичээлийг нийт сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулан үзэж байгаа. Одоо ч сургуулиуд бол төлөвлөгөн дугуйлан хичээлүүлээд байх хичээлийн гадуурх ажлын цаг хэмжээ, танхимын хөрөлцөө боломжуулмуутай бүгд ээлжтэй байгаа. Ийм учраас энэ хөвгтийн театр аймгийн хүүхдийн ордондор бол энэ аймгийн төвийн бүх сургуулиудын хүүхдүүд цугларч энд бол төрөл бүрийн дугуйлангууд одоо хичээлж байна. Авьяас гэдэг нь дуулдаг, хөгжимддэг, зохиол сайн бичдэг, шүлэг сайхан уншдаг төдий биш юм а. Түүний нэг нь тод жишээ бол Дундгой аймгийн Эрдмийн далай сургуулийн 11-р ангийн сурагч Самбуу. Самбуу хүү маань багаасаа хурдан морь унаж өссөн бөгөөд одоо уяажин эрдэмт суралцж байгаа ийм авьяаслаг хүүхэд байгаа юм. Өрхөд Монгол улс ордоо хувцгалын 91 жил Дундгой аймгийн цаанцагоосон 90 жилийн ордоо азарганы нас түмэн актны дөрөв доторлогын ордолтой
Мэнцэн жилдөө сонгонгуудыг заан дуран сойгоо ярилцуулсан заамал 6 хүзүүгээ сонгуулзуулсан төгрөг харнуудыг тормолзуулсан туулаа сайхан зоо хөтөлзүүлсэн эрчээ дөрөн дураа ярилцуулсан эрмэт дөрөн хөлийг хэлэлзүүлсэн гарч ирсэн даян хөлөг давхиж гарсан хангаймбо төвний дуртал даяаран гайхамшиг ганзуцай галт идэрий хүлгээ. За намайг Атганбаатарын Самбоо гэдэг. Би 1996 онд Дундгой аймгийн Сайнцгоос өмдөрсөн. Ерөнхийдөө би бол багаасаа хөдөө өссөн хүүхдээ. Ордны морь 10 гаруй жил унсан, 5 настайгаас эхэлж унсан. Морины нуруунд дээр хүний хиймэр явдаг. Нааданд дурлдж явахдаа нэг морины өмнө морио оруулах гэсэн сэтгэл их байдаг. Би нэг 10 настай байхдаа нөгөө Төв аймгийн нааданд дурлдаад соёолн дээр 3-4 дээр явж байгаа бариад өгсөн чил айрагчхан дээгэл их л баярлал явж исэн чил араас нэг 2 ширүүр ороод тэр 2 ширүүрээтэй жоохон уралдж исэн чил морины хөл жоохон сулраал 6 дээр явцдаг бариа ойртоод байдаг морины хөл нь нэлээд суларч ирнэ явхан болол тэгэл 6 алчхад их харамсаж байсан да би одоо 2 жилийн өмнөөс өөрөө нэг морь үйж эхэлж байгаа морио их тижээж мориныхоо арга барилыг олж наадамд яаж цай уралдуулах уу мориныхоо уяас ойлгыг ятгахруулах уу гэдэг их олон юм байдаг л да. Нэгч олон жил тэгж морь үйж сайн сураагүй одооноос л ер нь үйж их суралцж байгаа. Моринд ч одоо нэгч жижиг хүүхэд ч бас их жоохон нэг бойтыг хөтөлгөөтэй унтсахгүй гэдэг асуудал бас их байдаг. Шартай хүүхдийн морил их тавьт юм дөө. Одоо морины нэг морины өмнө орчихоос хэрвээ аргаас 6 амаргаад орчлоо гэж бодохоор одоо заавал одоо би дараагийн наадамда аригдэд төрүүлнэ гэж тийм шартай хөхтийн мөр их хэрэн тавьтیں۔ Хэдэн олон наадамд орсон. Жишээлбэл одоо энэ хулд сум мадаа згсэн хоёрт би нэг өөрийнхөө морийг үйж 2 удаа аригдуулж байсан. Тэгээд ер нь наадам модод ер нь их уралдана. Аригдах ч үе байдаг, аригдахгүй үе ч байдаг. Тэгээд аль болох ер нь дээгүүр тахих хэлэх чинь дээ. Морь адуу гэдэг амтнд ер нь их өөр өсөн чорыг илүү хайртай да. Миний ер нь хамгийн хайртай мал энэ адуу. Тэгээд би сайхан морины дуу дуулъя. Оттонд хордон хөлөөгүүдийн давхаан уургын үзүүр салхин эсэрнэ уулын угын усан суугсраад дөрөв таван шүргэн байна адуу минь зүсэрээ сайхан байна адуу чимди жаргаж явна. Дундгой аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 50 төрлийн дугуйланд давхарсан тоогоор 8000 гаруй хүүхэд хичээллэж байгаагаас авьяас хөтөлбөрийн хүрээнд уртын дууны дугуйланд 377, морин хуурын дугуйланд 309, шатрын дугуйланд 496 сурагч хичээллэж байна. Ингэж хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжин тэдний авьяас чадрыг нээхээр олон дугуйлан хичээллүүлж байгаа нь хүүхдийн төлөө хийж байгаа хамгийн сайхан үйлсийн нэг юм. Өөрийгөө хөгжүүлж ингэснээр өөдрөг сайхан үзэл бодолтой болж хүмүүжиж байгаа хүүхэд багчууд маань эх орныхоо нэрийг өндөр төргсөн их үйлстэн болно гэдэгт итгэлтэй байна. Дундгой аймгийн хүүхдүүд маань үнэхээр авьяаслаг юм а. Боловсрол шинжлэх ухааны яамнаас орон даяар хэрэгжүүлж буй авьяас хөтөлбөрийн маань зорилго Дундгой аймагт биелэл болж хэрхэн үйл явц нь өрнөж байгааг үзэгч та бүхэн харлаа. Хүүхдүүд маань өөрсдийнхөө авьяасыг нээж хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн дугуйланд хамрагдаж тэднийг багш эцэг эхчүүд нь дэмжиж ажиллаж байгаа нь бахархалтай санагдаж байна. Ингээд авьяас нэвтрүүлгийн маань Дундгой аймгаас бэлтгэсэн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ.